За та бүдийн өдрийн мэндийг өнөөдөр 6 сарын 17 23 оны 7 хоногийн дараа сонгуул болно. Гадаа халуун байна. Улс төр халуурж байна. За тэр чигээр бид хэдэн 24 клубийнхаа суурин дээр олон нийт крипто валют гэдэг зах зээл, биткойн гэж юу юм, энэ дээр яаж ашиг хийж болох вэ? Ямар хэрэгслүүд дэлхийн мэдээж яаж хандж байна, ямар төсвүүд гарч ирнэ гэдэг талаар ярьж байгаа. За өнөөдөр бидний нэг энэ хэдэн 24 клубийн крипто валютын төсөл маань Smart Coin энэ дээр бот гарсан байна. 8 сарын 24-нд бирж дээр ажиллаж байгаа. За ингээд чааш явъя. За энэ дээр энэ Smart bot руу өргөн оруулалт хийгээд лиценз авчаад дараа нь яаж өнгөө гаргах вэ гэдэг хүмүүс нэлээд олон хүмүүс асууж байгаа. Энэ дээр биднес өөрсдийн хөрөнгийг байршуулаад сарын 5-аас 15 23 хүртэл өсгөж буцаагаар ингээд өнгөө өөрсдөө биржийн асуу гарч байна. Одоохондоо энэ дээр биткойн, эфирн хоёроор энэ бот маань ашиг хийж болж байгаа. За жишээ нь биткойн гэдэг дарах дээр за надад бол одоо энэ биткойн чинь энийг би өөрөө бүртгэл хийхдээ биткойнаас авсан байна. Энэ бол миний trust wallet ч юм уу as Binance биткойны депозит гэсэн. За мөн эфирн гаргаж болно. За энэ тоо эфир байна. Энэ бол бас миний эфирнээс ба тэгээд энэ дээр тоогоо тавиад юу гарах вэ гэдэг дарч шээ. А яванд бол трейдкойн бирж дээр гарсны дараа энэ ботос трейдкойнээр ажиллаж их ашиг өгөх юм боломжтой байна шүү. За энэ бол биднээсийн үндсэн ботын ажиллагааны хяналтын сайт байгаа. Smart Trade Coin. Энэ дээр дахин үзүүлж байгаа үзүүг хүмүүсээс анзаараад харж байгаа биднээсийн түүх үүдэг ботын одоо график гэдэг харагдчихэ. За нөгөө нэг биднээс энэ бизнесийг ингээд бусдад түгээх аяга охидод биднээс бас нэг чихэр гэдэг юм, кэнди гэдэг юм уу, урамшууллын оноогоо биткойноор ингээд шууд тансанд орчдөг. Үүний энэ нэг тансанд 0.23 сатоши биткойн орсон байна. Энийг гаргахтаа яаж гарах вэ гэхээр энэ дээр за одоо би энэс агуулга шилжүүлэх юм шүү дээ. За энэ withdrawal процессор гэдэг биткойны хаяг. Энэ бол одоо миний нэг бас бирж ч юм уу, хатуу төрүүлж ч юм уу, as trust wallet ч юм уу биткойны хүлээж авах тас байгаа шүү дээ. За одоо энэ дээр надад бол энэ тооны юу биткойн урамшууллаар орсон байна. За энэгээр би одоо та нарт гаргаж үзүүлээ. Гарахын тулд энэ доороо энэ биткойноо хэмжээ бичиж чинь. Арчин энэ бол маш хямдар. Тэгээд бахан хугацааны дараа энэ асуу орчин. Одоо биткойны бодлого байгаа зүйл бид бол энэ том зургийн гурвалжин төрс дотор ашиглаж байгаа гэж үзэж байгаа шүү. За энийг нарийнчлаад ярина. Тэгэхдээ биткойны ашиг бол ингээд тэд хамгийн дараа 10,000 төгрөг, 16,000 төгрөг эсвэл 4,000 төгрөг гэдгийг хэн ч мэдэхгүй зүгээр таамаглаж байгаа. Тэгэхээр учрын биднээсээ ярьж байгаа зүйл бол ямар нэгэн танд хөрөнгө оруулах ч юм уу санхүүгийн зүйл биш таамаг гэдгийг ойлгоо. За нарийнчлаад таа. За саяны зөвхөн төсөлтөө ингээд үсэн сонирхлын өсөлтөд татсан байна. За энэ дээр бол 10,000 нэг өдөр за нэг цагийн интервал 10,400 9,200 8,500-ийн сонирхлын өсөлт байна. За энэ бол нэг цагийн интервалтай график дээр бидний саамт хэрэглээ. За энийг ингээд харах юм бол энэ ерөнхийдөө биткойны хайш тренд өсөлттэй байгаа боловч энэ ойрын хугацаанд ингээд уналттай байгаа. За сүүлийн өдрүүдэд биднээс энэ биткойны яг энэ сонирхлын бүс юм уу мууч гэдэг юм уу хоёр хайшны хооронд бол нэлээд арилжаа гэж бодож үзсэн. Маш их бас энэ заримдаа нэмэгтэй заримдаа хастай юм байгаад байгаа учраас бид өнөөдөр ямар зүйл рүү өгч байгаа гэдэг яг энэ хайшны түвшин юм уу тренд шиг юм уу хязгаар дээр юм өөрсдөө арилжаа гэж шийдвэр агуулгах зүйл санагдсан шүү.
Энэ дээр жишээ нь сүүлийн 3 хоногийн өмнөх чинь 9440 дээр шорт арилж байгаа ашигтай арилж байгаа. Дараа нь эргээд энэ дээр бас хань шумын гэдэг нэг бол хашиг ашиглах гэж бодгоч график паттерн татж үзэж байгаа юм тааж байгаа. Дахиад онцлог батлаа жишээтэй. За энэ дээр бид бол энэ 10,000 сонирхлын бүс байгаа. За трендийн одоо баг зэрэг өөр хугацаанд уналттай энэ сууг татсан байна гэсэн юм. Нийтийн эсэргүүцлийн суугийн хязгаарч юм энэ бодлын одоо суугийн дэмжих шугам дээр ч юм уу энэ дээр хэсэг ажиллаж байгаа юм зүгээр санаж байгаа. Жишээ нь энэ дэмжих шугамыг жоохон сэтгхийн бодлын сонирхлын бүс болох 8500 дээр 9 биднээс бол энэ лонг орно гэж үзэж байгаа. Яг энэ бол хэцүү. Гэвч биднээс бас энэ асар хэцүү байгаа туршиж үзэж байгаа учраас энэ дээр хийсэн байгаа. Бай бит дээр харагдана. За одоогийн биднээс баримталж байгаа байсан юм. Эсвэл хашиг доош яваад энэ хайт ч юм уу. Эсвэл 8600-аас сонирхлын түвшин дээр ороод ирэх юм. Лонг ажиллаж байгаа гэсэн. Төлөвлөлтөд энэ биткойн хашаа 9200 ширхэг шугам бол энэ жага энэ голын шугам бол 9300 шугам байна. Ингээд харахад бол яг энэ завсар нэг юу гэх фэт хаштай шиг. За энэ 8600-ийн шугам байна. Ингээд нэг 10,000 орнд ингээд хашиг гэж хэлж байгаа ш. Ингээд доош ороод 8600-ийн хашиг шалгаж үзсэн байсан. Уцаад дэшээс 1 2 3 одоо ингэ дэшээ ингээд тэмүүлж яах гэсэн үг шүү дээ. За энийг бас нэг хэлэх зүйл бол тодорхой хашны сонирхлын бүсгч юм уу төвшнийг бол шалгаж үзэхдээ зарим хүмүүс бол маш их юм хэмжээтэй зүгээр гэж ярьдаг. Бидний бол тийм биш шүү. Энэ дээр бол одоо арай ингээд үгдгийн дэшийн бүсийг нэвтэлж гаргахын тулд худалдагч байхгүй болж биткойн худалдаа авч байхгүй. Хашиг юм дунаад доош ирж байгаа. Нэг өсөндөө энэ өмнөх хэмжээнд харах. Бид бол энэ хэмжээнээс арай бага. Одоо энэ бол нэг хэмжээний арилж хийгдсэн байна шүү дээ. За энэ бол арай багассан юмнээс нам бага. За шинэ дээр хаш. За яг энийг ингээд хаш тэмдэрч үзэхдээ энэ хэмжээнээс ч юм арай бага болсон үед биднээс энэ хаш хийсэн зайлшгүй лонг. За тэгэхээр лонг хийсэн тохиолдолд хашаа явах уу гэж бид таамаглаж байгаа. Тэгэхээр за ингэж доош ороод энэ тийм 8800 эсвэл 8600 энэ хэсэг тохиол лонг арилж явж байгаа. Тэгэхээр бол ирээд дараагийн цаг үеийн 10,000 дээр очиж. За нэг ийм хөлсөлтөд байгаа. Хоёрт сми дижийн энэ график харж байна. Үүнээс үнэлтийн цуг татаад үнэлтийн цугаас энэ сми дижийн одоо хөгжлүүд дээр энэ үнэлтийн цугийн эсэргүүцлийн хязгаарыг бол хаш сэлцсэн. Энд бол ихэд доошоо энэ эсэргүүцлийн хязгаарыг нэгтгэхийн доошоо хаш өгөх гэж үзэж байгаа шүү. За нөгөө нэг бол эфирн байна. За эфирн дээр бол энэ 2 сарын хамгийн дээд ханшнаас өнөөдрийг хүртэл биднээс юм трендийн шугам татсан. Ингээд 210 240 хооронд юм их сонирхолтой ханшны флетэнд хэлбэлцэл орсон явж байгаа. За том зургаар нь харуул та бүгдэнд харж байна те. Ийм их сонирхолтой график гарч ирж байгаа. За энэ дээр бас бид энийг өдрөх байна. За энийг 4 цаг дээр авчиж. За бас л ижлэх. Тэгээ эфирн бол биткойны ханшиг бол
урьдчилж одоо хөдлөөд байгаа. Зарим хүмүүс бол эфирмийн ханшийг харж агаад тэрний хөдөлгөөнийг дагаад биткойн дээр арилжаа хийж байгаа жишээтэй. За энэ бол 220-ын ханш. За бид энэ дээр бас нөгөө зарчмаар баримтлана. За энэ явцын дунд ч юм уу нөгөө богоноос өсөрч харайж орж буун гэсэн юм байхгүй. Ханш одоо жишээ нь энэ хэрвээ хүрээд ирсэн тохиолдолд биднээс шорт хийнэ. За трендийн эсрэг биднээс бас ингэж ярьж байсан. Яг энэ ханшны тодорхой бүс дээр ирэхэд бол ханш тренд өсөлттэй байхад бол эсрэг арилжаа хийнэ гэж ярьж байсан. Энэ дээр хэд хэдэн удаа биднээс их бол бас алдчихсан тал байгаа. Тийм учраас энэ ферм дээр бол биднээс ойлгомжтой. Одоо ханш энийг ингэж шалгаад энийг орж ирээд энэ дээр тогтох юм бол лонг арилжаа хийнэ. За эсэргээрээ энд ирэх юм бол үгдээ эндээс ханш энд ингээд нэг 2246 дээр 45 46 47 дээр ирсэн тохиолдолд биднээс яг энэ дээр бэхжээд жоохон докторжууд ч юм уу ханш тохиргоонд ороод ирсэн тохиолдолд шорт арилжаа гэсэн бодолтой. За нөгөө нэг нь бол эндээс ханш хөдлөөд ингээд энийг ингээд шалгаж тэмтэрч магадгүй. За энэ тэмтрэл буюу яг шалгах дээр айгүй анхаарах хэрэгтэй. Энэ дээр биднээс юу ярих гэдэг нь гэхэлэр за яг энэ байна. Энд бол хэмжээ нэлээд том, энэс их зарагдсан, арилжаалагдсан гэсэн. Энэ бол арай бага. Энэ бол энэ сүүлийн хоёроос арай өндөр. Жишээ нь энэ дээр ханш умаад энэ 220-ын ханшийг шалгахтаа хэмжээ нь бол ингээд бага байна гэсэн үг шүү дээ. Энэс арай бага. Ийм хэмжээний импульс гэдэг нь бага зэрэг импульс өгсөн тохиолдолд энэ бид зайлшгүй лонг орно гэж байгаа. Яагаад гэхээр энэ ханшны одоо өмнө нь нэг 185-аас 220-ын хооронд бол энд бол маш их арилжаач хөндлөл үүсгээд төгжигдсэн байгаа гэсэн. Тэгэхээр энэ ханш тухайн ханшнаас доор өнө дээр өнө тэрнээс хамаагүй аль болох энэ төгжигдсэн арилжаачдын байралд бид орохыг хүсэхгүй байгаа. Жишээ нь буруу энэ арилжаанд орвол ингээд ханшин төгжигдэж чинь гэсэн үг шүү дээ. Лонг, шорт хийж байгаа тохиолдолд маш их боломжтой энэ арилжаагаа хэрэгтэй. Тийм учраас энд бол нэлээд олон арилжаач дурдсан учраас тэглээ тэргүүнд одоо биднээс лонг орлоо гэж бодъё. За энэ дээр лонг орлоо. Гэтэл ханш эргээд энэ дээр хэлбэзээд доошоо унахтаа биднээс стоп лоссыг устгалд оруулаад ингээд захиалгын юм устгаад ярьж магадгүй. Тэгсэн ч гэсэн биднээс ямар ч байсан ханшны тохиолдолд орно. Ягаад гэвэл энэ нэлээд олон арилжаачид хөрөнгөө хийсэн сул мөнгө их байна гэж үзэж байгаа. Сул мөнгө захиалга их байна гэж үзэж байгаа. Тийм учраас лонг орно. За эндээсээ лонг орох юм бол дээш ингээд өснө. За энд ирэхлээр ингээд шорт орно буцаад. За энд ирлээ $245 дээр ирвэл биднээс эргээд дээш ингээд шорт юм. Тодорхой хэмжээр амиг ихтэй мэдээж зах зээлийн ханшийг байнга анзаарна шүү дээ. Тэр ойрын төлөвлөгөө бол энэ биткойн ч байна уу, эфирм ч байна уу, энэ дээр бол биднээс флетэн дээр тоглолт хийн гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. SME биржийн ханшны зурагтай төстэй биднээс бас энэ шинжилгээ хийжсэн байна. Binance дээр одоо ингээд доошоо ороод энэ дээр жоохон төгтөрчих юм бол доошоо унах магадлалтай гэсэн. За Bybit дээр биднээс бас баг зэргийн арилжаа хийгээд ингээд хэд дээр энэ 9452 дээр ингээд лонг арилжаа орцсон. Одоогоор бол нэг нэмэх $4 ашигтай байж байгаа жишээ. За энэ бол нөгөө завсан орцсон явж штэ биднес. За ингээд та нарт янз бүрийн юм яриад идэг мөртөө тэр ярьдаг юм зөрчөөд тийм ээ. Энэ нэг одоо ороод туршаад үзэж явах жишээ. Тийм учраас бид энэ манай клубт ажиллаж байгаа хүмүүсийг аль болох эрсдэлд оруулахгүй, аль болох биднээс бичлэгийг үзээд зөв арилжааны шийдвэр гаргасаа гэдэг үгнээс
гэрчлэг хийж байгаа шүү. Тэрнээс их шууд утгаар ингээд даган дуурайж болохгүй. Ингээд энэ хоёр сонирхлын бүс дотор ингээд явж штэ. За бидэнтэй холбогдож мэдээлэл авах, биднээсээ төсөл тус оролцох сонирхож байгаа хүмүүс нь пэйж үзсагаа, YouTube хаяг байгаа. Ингээд Twitter байгаа, бас утасны дугаар байгаа. Ингээд анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа.